say. So building lighting inside Хот доторх барилгын гэрэлтүүлэг гэдэг гоо зүй талаасаа ч хэрэглээ талаасаа ч асар их нөлөөтэй. Жишээ нь Ромын Колизей шөнө гэрэлтүүлгээ асаасан байхдаа ямар гоё харагддаг вүлээ. Парисын Эйфелийн цамхагч гэсэн шөнө бол хотынхоо бэлэг тэмдэг болдог шүү дээ. the night. So a point Тиймээс гэрэлтүүлэг гэдэг бол нэг талаасаа гэрэлтүүлэх, нөгөө талаасаа хотын онцлогийг тодтогох. like Шанхайг авч үзье. Шанхайд шөнийн гэрэлтүүлэг маш чухал бас үзүүштэй байдаг. Цамхгууд нь гэрэлтүүлгээр чимэглэгдсэн байдаг. and think of Ялангуяа далайн эргийн Pearl TV Tower-ын гэрэлтүүлэг үнэхээр үзэмжтэй. Энэ бол хотын үзэмжинд нөлөөлөх өөр нэг хэлбэр. Шөнийн цагаар гэрэлтэн харагдах Хонконг, Дубайн үзэмж маш тод байдаг шүү дээ. lighting during the night. Then another Шөнийн гэрэлтүүлэг нь хотыг илүү nightlife friendly буюу шөнийн амьдралыг үзэмжтэй болгож өгдөг учраас аялал жуулчлалыг дэмжихэд чухал нөлөө үзүүлдэг байна. Хүмүүс гэрэлгээтэй сэтгэл татам газруудыг үзэхээр шөнийн цагаар гадуур зугаалах нь хэлбэг байдаг. go to some different places during the night. And Мөн гэрэл нь архитектурын хийцийг тодтогох, гоёмсог харагдуулахад маш чухал. Жишээлбэл баг нь номон хаалга гэх мэт. Түүхэн дурсгалт барилгуудын хувьд ч мөн адил чухал нөлөөтэй байдаг. Жишээ нь өмнө дурдсан Ромын Колизей гэрэлтүүлэг ашиглан архитектурын шийдлийг тодтогхон харуулсан байдаг. but Гэхдээ нөгөө талаар гэрэлтүүлгийг зөв тооцоотой хийх шаардлагатай. Хэдрүүлбэл гэрлийн бохирдол буюу харахад төвөгтэй байж болно. Түүхэн дурсгалт газар гэх мэт газарт ашиглах гэрэлтүүлгийн төрөлд анхаарах хэрэгтэй. Ямар нөлөө үзүүлэхийг хүсэж байгаагаас хамаарч төрөл бүрийн гэрэлтүүлгийг ашиглаж болно. we can use Жишээлбэл урт гэрэл ашиглаад wall wash буюу барилгын хан дээр жигд тархсан гэрэлтүүлэг хийж болно. Эсвэл spotlight буюу тодорхой архитектурын хэсгийг онцолсон гэрлийг хэрэглэж болно. and also Ямар өнгийн цайвар гэрэл ашиглаж байгаагаас шалтгаалan нөлөөлөл өөр өөр байдаг учраас сонголтондоо маш анхааралтай хандах хэрэгтэй. Зарим нь дулаан, зарим нь хүүтэн гээд харилцан адилгүй мэдрэмж хүмүүст төрүүлдэг. so but this should Тухайн орчинд ямар уур амьсгал мэдрүүлэхийг хүснэ, түүнийхээ дагуу сонгох хэрэгтэй. 6000 Кельвиний цайвар цагаан гэрлээр сэрүүхэн, 3000 Кельвиний цайвар шар гэрлээр дулаахан гээд хүссэн уур амьсгалаа бий болгож болно. so Гэрлийн тухайд бол илүү шин технологи орчин цаг руу явж байна. Сүүлийн жилүүдэд LED гэрэл гэрэлтүүлгийн шийдлийн ойлголтыг бүхэлд нь өөрчилсөн. Гэрэлтүүлгээр чийдэн солихгүйгээр нэг гэрлээр хүүтэн өнгөнөөс дулаан өнгөний уур амьсгалтай орчин руу илүү хялбархан сольдог болсон. Гэрийн уур амьсгалыг илүү амархан удирддаг болсон. use different temperature of the lights.